Нийслэл Улаанбаатар хот хүүхдэд ээлгүй гэдгийн ганцхан жишээ бол сургууль орчмын авто замын хөдөлгөөн. За гэтэл нийслэлийн ихэнх сургуулиуд авто замтайгаа хаяад ирлэн байрладаг. За эдгээр сургуулиудын нэг бол нийслэлийн 97 дугаар сургууль. За тус сургуулийн сурагчид өдөр бүр энэ замаар зам хөндлөн гардаг өгөөд замаар гарахдаа, за мөн гэртээ харахтаа айцтай байдаг гэж ярьлаа. 97. Хоёрын замаар хэдэн удаа гардаг вэ? Өдөрт 4 удаа. Ингээд сургууль руугаа 2 тэгээд эрэхтэй 2. Хэр аюултай гэж боддог вэ? Найдас баг зэрэг байдаг. Тэгээд бид хоёр одоо 6 дугаар анги болохоор бас өөрөөсөө явцдаг л та. Гэхдээ бас аюултай байдаг л та. Юунаас хамгийн ихэд вэ? Харанхуу гэрлүүгээ явах ч юм уу? Харанхуу гудамжаар ганцаараа явах. Шүн зарим дүүгээ аваад 8 цагаас замдаа явах. Орцман гэрэлгүй заримдаа тог тасаргуу үед бид хоёр маш ивгүй явдаг. Нэг бол бүтэрч унаа. Энэ зам ер нь хэр аюултай вэ? Гайгүй. Гэхдээ машинууд нь арай хитрхи хөдөлгөөнтэй хурдан явдаг гэхэд. За хэрвээ нийслэл хот хүүхдэд ээлтэй хот байсан бол дээр хүүхдүүдэд эдгээр асуудлууд тулгархгүй байх байлаа. За гэсэн ч Улаанбаатар хот агаарын бохирдлоос эхлүүлээд бүхий л үзүүлэлтээрээ хүүхд байтугай том хүнд ээлгүй хот гэсэн тодорхойлолтод ордог юм байна. Ялангуяа манай хот маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бас тийм тата биш байгаад байдаг. Энийг илүү бас ээлтэй болгох. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд орчин хүртээмжтэй байх. Одоо энэ байдал дээр бас илүү анхаарах чухал гэж үзэж байна. Хүүхдэд орчин ээлтэй байх хэрэгтэй. Хүүхдийн одоо амрах, зугаалах, амьдрах, мөн одоо амьсгалах агаар хүртэл хүүхдэд ээлтэй байх шаардлагатай болчиход байдаг. Нөхцөл байдал ийм байхад нийслэлээс хүүхэд хамгаалалт 80 сая төгрөг төсвөлдөг бөгөөд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр ажилдаг хорооны хамтарсан багийнхан цалингүй ажилласан хэвээр ангилаа. Одоо гэмтрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хүрээнд энэ төсвүүд бол зарцуулагддаг байгаа. Гэхдээ энэ одоо гэмтрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн төсөв маань гэхэд ямар хэмжээнд хүүхдийн одоо хамгаалал хөгжилд зарцуулагдж байна вэ гэдэг бол бас тодорхой биш байдаг байгаа. Хамгийн доод шатны нэгжид бол одоо жишээ нь хамтарсан багууд ажиллаж байгаа хороон дээр. За хороон дээр хамтарсан багууд дээр бол тодорхой хэмжээний төсвүүд ерөөсөөгөө байдаггүй. Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлснээр 2017 онд нийслэлд гэмтэргийн улмаас 1115 хүүхэд хохирсон нь өмнөх оны мөн үеэс 288 нэгжээр буюу 25.8% өссөн үзүүлэлт байна. За тэгвэл нийслэл хотод насан туршаагүй хүмүүсээс үйлдсэн гэмтэрэг ажлын өдрүүдэд хичээлийн бус цагаар ихэвчлэн үйлдэгдсэн нь эцэг эхийн хараа хяналт сул чөлөө цагийг дэмээс сэлгүүцэх байдлаар өнгөрүүлж байгаа нь гэмтэрэг үйлдэх шалтгааны нэг болж байна гэж үзэж болохоор байгаамаа. За тиймээс өсвөр үе хүүхдийн тулгамдсан асуудал болоод байгаа. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд хүн бүр хандлагаа өөрчлөх нь чухал байгааг мэрэгчлэтнүүд сануулсан юм а.